Улсын онцгой комиссийн шийдвэрээр Улаанбаатар эрхүү Улаанбаатар Улаангүйдэг чиглэлийн нислэгийг энэ сарын 11-ний өдөр хүртэл зогсоосон. Хойд хилээр өчигдрийн байдлаар улс орнуудаараа аялсан дамжин ирсэн 81 иргэнийг Сэлэнг аймагт ажиглалтанд авсан байна. С жигтэй 16 тохиолдлын 13-ийнх нь хариу сөрөг гарчээ. Сүхбаатар алтан булаг боомтоор сүүлийн өдрүүдэд бүгд найрамдах Солонгос улсаас Монгол иргэд дамжин орох хөдөлгөөн эрчимжиж өндөр эрсдэлтэй байна. Мэргэжлийн ялтын ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байгаа. Сэлэнг аймгийн ачааллыг бууруулах зорилгоор Зэрэгэлдээ аймагт эмнэлгийн ор дэлгэх шаардлага үүссэн байна. За шаардлагатай үед хувийн хөгжлийн эмнэлэг сувилуудад тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангуулах чиглэлээр бол үүрэг чиглэл өгсөн. Тэгээд энэ ажлын хүрээнд мэргэжлийн хяналтын байгууллагаас аймаг нийслэлийн мэргэжлийн хяналтын газруудаа тухайн орон нутагт эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангуулах чиглэл хүргүүлсэн. Аймагуудад яаж нөхөр аймгийн онцгой комисс эрүүл мэндийн газартайгаа хамтраа тухайн орон нутагт эмнэлэг дэглэх ажлыг тодорхой хэмжээгээр зохион байгуулж байгаа. Тухайл Дархан уулан аймагт гэхэд 300 ор бэлтгэсэн. Сэлэнг аймагт гэхэд мөн 240 орыг бэлтгэж тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангасан ийм байдалтай байна. Сэлэнг аймгийн онцгой комиссоос тусгай чиглэлийн автомашин гарган Хяахт хотоос 11 монгол иргэнийг татаа авчээ. Дээрх иргэдийг Дархан уулан аймагт ажиглалтанд авахар хүргүүлсэн байна. Алтан булаг Сүхбаатар боомтод нэмэлтээр эрүүл ухаан халдвар хамгааллын 4 улсын байцаагчийг Улаанбаатар хотоос томилон ажиллуулж эхэллээ. Эрүүл мэндийн газрын харьяа нэгдсэн эмнэлгийн халдваргүй тэтгэлийн дасгийг бид нар энд бэлтэж байна. Энд бол эхний ээлжинд бид нар нэг 40 иргэнийг хүлээх боломжтой. За өнөөдрийн байдлаар 3 сарын 3-ны өдрийн байдлаар улсын хилээр нэвтэрсэн 21 иргэнийг бид нар түр тусгаарлан холбогдох арга хэмжээ авч байна. Дархан аймагт зоноц өвчин судлалын алба байдаггүй. Тусгаарлах бариудыг ариутгах халдваргүйтэл хийгээд хүн хүч дутдаг байна. Аймгийн нэгдсэн эмнэлгийн дархан судлаач 2 эмч ажиллаж байгаа юм. Цаашид хүн малын гоц халдварт өвчний үед ажиллах салбар нэгжийг байгуулах шаардлагатай гэж үзсэн байна.